예, 안녕하세요. Сайн байцгаана уу? За, 음, удаан хугацааны дараа Crown Master-ийнхаа ингээд нөгөө Zoom яг лекцийг сонсох болсондоо баяртай байна гин. 네, 여러분 반갑습니다. 근데 몽골은 이제 좀 쌀쌀해졌나요? 여보, 서지가 선생님 전화하고 있어. 공부좀 네, 들어가. 어, 서지 씨, 네, 예? 몽골 어때? 날씨 어때요? 예. 예전 뭐 날씨가 좀 살살해졌어요. 완전 어, 가을이 됐고, 어떨 땐 눈이 와요. 시골에는. 그래요? 아, 예. 네. 몽골은 벌써 겨울 준비를 하는 때가 됐네, 그죠? 예. 음, 자, 통역해 주세요. 자, 네. 우리가 줌 미팅을 한 지가 지금 벌써 1년도 훨씬 더 지나서 이제 2년째 하고 있죠. За, бид нар одоо нэг Zoom-аар сургалт зохион байгуулаад 1 жил илүү гарсан басан баха. Бараг 2 жил руугаа төгсөж байгаа болоо гэж бодож байна. 예. 네, 그래서 제가 이제 여러분들하고 같이 몽골에서 애터미 사업하는 거에 대해서 지금 쭉 이제 같이 해왔어요. За, Атомид ингээд нөгөө бизнес ихт маань Монголынхаа партнеруудтай бас ингээд хамтарч ажиллахыг хүсээд энэ хугацаанд бас хичээж ажилласан. 네, 네, 그런데 이제 사람들이 조금씩 이렇게 늘어나야 되는데 더 이상 안 늘어나요. 우리 함께하는 사람들이. За, уг нь бол миний бодлоор ингэж хичээж ирж байгаа юм чинь нөгөө гишүүд партнерууд маань улам нэмэгдэх ёстой байтал яг санснаар бол болохгүй байгаа дээ. 네, 그래서 우리가 일주일 동안 활동을 하면서 이 줌 미팅에 초대할 이런 사업자를 만들어야 되는데 지금 몽골에서는 여기까지 늘어나고 더 안 늘어나는 게 좀 되게 사업하기 힘든 것 같아요. За, тэгээд 7 хоногийн турш ингээд нөгөө партнерууд маань ингээд нөгөө Атомидаа ингээд нөгөө зорилго тавиал ингээд нөгөө 7 хоногийн хинтээ уулзаад хэдэн хүнтэй уулзаад одоо шинэ гишүүн нэмэгдсэн бол тэр хүмүүс маань одоо энэ Zoom сургалтанда 7 хоногтой нэг болж байгаа Zoom сургалтанда орж ирээд ингээ үр дүн гарах ёстой байтал яг энэ хүртэл ерөөсөө ингээ гишүүд маань ингээ ерөөсөө энэс дээш гарахгүй байгаа нь жоохон бизнес маань жоохон тиймхэн байх шиг байна. 네, 그래서 여러분들이 각 센터별로 활동을 하고 있는데도 새로운 사업자들이 나오지 않는다는 것에 대해서 우리가 한번 생각해 봐야 돼요. За, уг нь бол манай ингээд Атомига одоо манай лайнд чинь одоо өөр нэлээд хэдэн лайнууд байгаа тий. Тэгээд төв тус бүрээрээ ингээд ажиллаад байгаа хэрнээ шинэ ингээд гишүүн энд орж ирэхгүй байх гэхээр бас ямар нэг асуудал байгаа дах шиг байна. 그래서 여기 오늘 나온 사람들 중에서 정말 한 달 뒤에 한 명이라도 더 데리고 온다면 우리가 하는 이 미팅이 지금보다 훨씬 더 많은 사람이 참여하지 않겠어요? За, тэгээд хэрвээ би энд орж ирсэн хүн маань ингээд ингээд энэ удаад биш юм а гэхэд ягдаад 1 сарын дараа өөрөөсөө гадна дахиад нэг хүн ингээд нэмээд дагуулад ороод ирэхэд энэ одоо бидний хийж байгаа Zoom сургалтын үр дүн биш гэж үү? 그리고 지금 여기 리더분들이 사람들을 초대했을 때 왜 사람들이 그러니까 몽골 사람들이 이 줌 미팅에 잘 안 들어오는지에 대해서 리더들이 한번 토론을 해봤으면 좋겠어요. За, тэгээд ингээд зарим тохиолдолд ингээд нөө бизнес гишүүд маань ингээд урьжил байгаа хүн тэгээ ураад байхад яагаад энэ Zoom сургалтандаа бас ингээд орж ирэхгүй байгаа вэ гэдэг дээр бас ингээд бодоод сайн ингээд дүгнэлт хийгээд үзэх хэрэгтэй байна. 그래서 각 라인별로 어떻게 하면 새로운 우리 사업자들 이렇게 줌 미팅에 들어와서 공부를 함께 공부할 사업자들을 만들어낼 수 있는지에 대해서 우리가 각자 생각해보고 또 대화도 나눠봤으면 좋겠어요. За, тэгэхээр одоо энд байгаа гишүүн тус бүр маань өөрсдийнхөө яг ингээд нөгөө өөрсдийнхөө ингээд байдал дээр дүгнэлт хийгээд яавал энэ ч нөгөө шинээр хүн оруулж ирэх вэ? Тэгээд яавал энэ нөгөө Zoom сургалт маань үр дүнтэй байх вэ гэдэг дээр хүн тус бүр өөртөө бодоод тэгээд энэ ч ингээд бас өөрөө сэтгэлдээ бодлоо хуваалцвал зүгээр байна гэнэ.
네. 그래서 물론 각자 여러 가지 각자 하는 일들이 있어서 이 미팅에 못 들어올 수도 있지만 그래도 사람들이 늘어나는 속도가 너무 표시가 안 난다. 거의 늘어나지 않는다. 오히려 조금씩 줄어들고 있다는 생각까지 들고 있어요. За уг нь бол яг ингээд бүгдээрээ тус тусын ажилтай ингээд амьдралтай янз бүрийн шалтгаан бол байх нь байх байхаа. Гэхдээ тэр маань ингээд огцом нэмэгдэхгүй маа ч гэсэн аажмаар ингээд нэмэгдэх ёстой байтал одоо сүүлийн үед бол миний харж байгаагаар нэмэгдэх нь байтугай ингээд баг хасагдаад байна уу та гэсэн ингээд бодол хүртэл төрөөд байна. 네. 그래서 센터별로 줌 미팅을 통해서 정말 유용한 정보를 전달하고 서로 대화를 나눌 수 있는 그런 미팅을 센터별로 진행을 했으면 좋겠습니다. За тийм учраас яг ингээд нөгөө юу баг тус бүрээрээ төв тус бүрээрээ яг ингээд нөгөө зүүм сургалтаа тэгээд нөгөө өгдөг ингээд нөгөө мэдээллүүдээ маш үр дүнтэйгээр ингээд өгөөд бусдтайгаа ингээд мэдээлэл хуваалцаад явбал зүгээр байна. 네. 그렇게 해서 이제 우리가 여기 줌 미팅에 정말 더 많은 사람들이 더 적극적으로 참여할 수 있는 그런 분위기를 만들어 나갔으면 좋겠어요. За тэгээ бүгдээрээ ингээд тус бүртээ хичээгээд яг энэ зүүм сургалт маань илүү үр дүнтэйгээр ингээд олуулаа болвол зүгээр байна. 예. 네. 그래서 지금 각 라인의 리더들은 어떻게 더 많은 파트너들을 이 미팅에 참여시킬지에 대해서 한번 아이디어를 냈으면 좋겠어요. За тэгээд бүгдээрээ түрүүн хэлсэнчлэн яг нөгөө хүн болгон одоо энэ ч байгаа хүн болгоны бодол санаа чухлаа. Тийм учраас хүн болгон өөрсдийнхөө бодол санааг ингээд хуваалцаад өгөөрэй гэдэг чинь. 예. 그리고 자기 센터에서 이 줌 미팅에서 어떤 것들을 알려줬으면 좋겠는지에 대해서도 한번 조사를 한번 해보시기 바랍니다. За тэгээд энэ Zoom meet-ээр яг ямар мэдээлэл өгвөл зүгээр байна гэдэг дээр ингээд судалгаа хийгээд үзвэл зүгээр байна гэнэ. 네. 그래서 이제 지난 시간에 내가 이제 우리 세 줄 쓰기를 한번 해보자라고 여러분들에게 얘기를 했어요. За өнгөрсөн 7 хоногийн сургалтын дээр юу хийж үзье гэсэн бэ? Саяны юуг нь яриаг нь би ойлгосонгүй. 세 줄 몽골 미팅에서 세 줄 쓰기 얘기 안 했나? 그거 뭐예요, 국장님? 네네. 원래 때 말씀하신 것 같습니다. 원래 때 얘기했구나. 네. 예. 우리 몽골 사업자들도 세 줄 쓰기를 이렇게 한번 해보면 좋겠다. 세 줄 쓰기에 대해서 설명할게요. За нөгөө төрөний нөгөө нэг сардаа нэг удаа нөгөө хийдэг нөгөө одоо нийт гишүүд глобал гишүүдийн нөгөө уулзалтан дээр бас нэг хэлсэн юм байгаа юм байна. Тэрийгээ ингээд энэ бас тайлбарлаад өгөө зөвхөн Монголынхаа гишүүдэд. 예. 여러분들이 이제 사업을 하려면 제가 노트를 만들으라고 얘기한 적이 있어요. За би ингээд нөгөө бизнес хийж байгаа ямар хүн ингээд заавал ингээд нэг дэвтэртэй тэмдэглэгээ ингээд хийдэг байх хэрэгтэй гэж би нэг хэлжсэн. 그래서 여러분들이 세일즈 마스터나 다이아몬드 마스터나 샤론로즈 마스터가 되면 이제 여러분들이 여러분 파트너들과 매주 이제 자기 라인 미팅을 하게 될 거예요. За та бүхэн маань ингээ ямар нэгэн цолтой боллоо гэхэд бизнес гишүүнтэй боллоо гэхэд мэдээж олон партнертай болно тий. Тэгээ 7 хоног болох нь тэр нөгөө партнеруудтайгаа уулзалт хийх болно. 여러분들이 라인 미팅을 하려면 파트너들에게 어떤 얘기를 해줄 것인가에 대해서 여러분들이 준비가 돼 있어야 돼요. За тэгээд ингээд нөгөө уулзалт хийлээ гэхэд тэр уулзалтыг үр дүнтэй болгохын тулд та бүхэн яг юуны тухай тэр гишүүдтэйгээ ярилцах вэ гэдгээ аль эрт бодоод төлөвлөчихсөн байх хэрэгтэй. 그러니까 여러분들이 노트를 하나 만들어서 거기에다가 이제 스폰서들하고 이렇게 미팅할 때마다 내가 파트너들에게 전달해 줄 사항들을 이렇게 다 계속 메모를 해 나가면 이제 그걸 가지고 여러분들도 여러분 파트너들에게 전달해 줄 수 있는 그런 노트가 하나 있어야 돼요.
За тэгээд нөгөө спонсоруудтайгаа уулзахдаа ч юм уу өөрөө ямар нэгэн мэдээлэл авахдаа тэрийг за би энэ талаар нэрэ партнеруудтай сануулж хэлэхгүй болохгүй юм байна. За энийг партнеруудтай тайлбарлах юм байна гэсэн юм аа ингээд бичиж тэмдэглэж авч ээж тэр маань ингээд яг нэг тийм гоё цэгцтэй байх болно. 네. 그리고 오늘 내가 여러분들에게 얘기하는 것은 또 다른 노트를 하나 준비를 해서 맨 첫 페이지에는 여러분들이 목표, 여러분들 앞으로 어떤 삶을 살겠다는 목표를 한번 적어 보시기 바랍니다. За тэгээ өнөөдрийн би та бүхэндээ яг шинээр хэлэх гээд байгаа зүйл нь урд нь бол ингээд партнеруудтайгаа уулзах тэмдэглэл маягийн дэвтэр байх хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ удаад бол дахиад хоёр дахь шинэ дэвтрээ гаргаасай гэж та бүхнийг хүсэж байна. За тэгээд тэр хоёр дахь шинэ дэвтэр дээр нь юу байх шаардлагатай вэ гэхээр хамгийн ихэнд нь өөрийнхөө атомыгоо би хийхдээ ингэнэ гэсэн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Зорилгоо бичээд өгөөрэй гэж байна хамгийн ихэнд нь. 네, 여러분들 인생 시나리오 다 적었죠? 그 인생 시나리오 적은 내용 중에 여러분들이 달성하고 싶은 목표를 이렇게 첫 번째 장에다가 한번 적어보세요. За тэгээд нөгөө хамгийн ихний нөгөө нэг алхам нөгөө амжилтын зохиол дээр та бүхэн маань бичдэг штэ тий. Нөгөө би ийм цолонд хүрнэ, ийм цолонд ажиллана гэд тэрэн шиг ингээд бичээрэй гэн. 예. 네, 그리고 내가 언제까지 어떤 목표를 달성하겠다. 그러니까 목표를 적을 때는 언제까지 달성하겠다라는 기간도 같이 적으면 좋아요. За тэгээд нөгөө зорилгоо бичихтэй ямар нэгэн ийм хэмжигдэхүй цаг хугацаа байлаа гэхэд те ямар нөгөө нэг цол юм бэ? Би тэр цолыг хизээ гэхэд хамгаалсан байх юм бэ? Яг ингээд цаг хугацаатай тэгээд хэмжигдэхүйц бичвэл сайн гин. 네, 그래서 노트를 하나 준비해서 목표를 적고 쭉 목표를 적은 다음에 한 2페이지 정도 넘긴 다음에 매일매일 작성하는 것을 지금부터 알려드릴게요. За тэгээд энэ нөгөө төрнөө одоо тэр нөгөө зорилгоо бичсэн тэгээд яг ингээд хэдэн сарын хугацаанд ингээд тим цолонд хүрнэ гэснээсээ хойш хоёр дахь нүрэн дээр яг өдөр ингээд бичих ёстой юм ин одоо би та бүхэнд хэлж өгье. 네, 그러니까 이제 첫 번째 페이지에는 목표를 적고 한 2페이지 넘긴 다음에 거기에다가 날짜를 적고 딱 하루에 3줄씩만 적는 거예요. 아하, тэгээд өдөрт нэг 3 юм ингээд бичнэ гэх. 3 ингээд 3 одоо мөр гэх юм уу? 3 мөр юм бичэхэд болно гэх. 네, 첫 번째 줄에는요. 오늘 내가 잘한 거. 오늘 내가 잘한 거 첫 번째 줄에 적고요. 자랑이요? 잘한 거, 잘한 일. 잘한 일. 자, 오늘 내가 참 잘했다. 이건 내가 생각해도 잘한 것 같다. 이렇게 한 줄. 자. Тэр нөгөө өдөр болгон 3 мөр бичнэ гэж байгаа шүү дээ. Тэрнийхээ хамгийн ихэнд нь болохоор би өнөөдөр өөрийнхөө хамгийн сайн хийсэн зүйлийг бичнэ гэнэ. 네, 예를 들어서 내가 오늘 술을 끊기로 했는데 오늘 나 술을 안 먹었다. 참 잘한 거죠? 오늘 나 술 안 먹었어. 이렇게 한 줄 적는 거예요. За эхний мөрөндөө жишээ нь хүн юу ч бичиж болно те. Жишээ нь би өнөөдөр ингээд арх уухгүй өөртөө тангараг тавьсан бол өнөөдөр би арх уусангүй шүү. Гэт тэрийгээ ингээд сайн ингээд хийсэн зүйлээ бичнэ гэнэ. 네. 그다음에 두 번째 줄에는요. 오늘 내가 한 행동 중에 좀 아쉬웠던 거를 두 번째 줄에 적어요. сайн зүйл. За би нэг балаа явах гэсэн чинь болтгоо. Сайн зүйл. За тэгээ хоёрдугаар мөрөнд нь юу бэ гэхээр өнөөдөр би хийсэн нэг жоохон харамсаж байгаа зүйлээ бас бичих хэрэгтэй гэнэ. 네, 예를 들어서 오늘 내가 파트너한테 화를 냈어. 이거 좀 아쉬웠다. 화를 안 낼 수도 있었는데 내가 아까 그 친구한테 좀 화를 냈구나. 이게 그걸 두 번째 줄에 적는 거예요. За хоёрдугаар нүрэнд нь болохоор өнөөдөр нь харамсан зүйл гэсэн тий. За өнөөдөр би нэрэ партнертай уулзчлаа да тэр ч жоохон тоогүй юм боллоо да гэсэн зүйлээ хоёрдугаар мөрөндөө бичнэ гэнэ. 예. 그리고 내가 오늘 술 안 먹기로 했는데 오늘 술 한 잔 마셨다. 그럼 이제 거기다가 내가 오늘 금주했는데 술을 먹었으니까 뭐야? 아쉽죠? 내가 오늘 술 딱 2잔 마셨는데 예. За тэгээ харамсаж байгаа зүйлд өөр юу ч байж болно. Тэ би арх уухгүйгээ өөртөө тангараг өргөцсөн байсан чинь амлцсан байсан чинь өнөөдөр нэг арх уучлаа да нэг ганц хундаг уучлаа тэрч бас дэми юм боллоо доо гэж бодож байгаа бол тэрийгээ бас хоёрдугаарт нь бичнэ гэж хоёрдугаар мөрөнд.
그리고 예. 세 번째 줄에는 내일 내가 개선할 사항. 내일은 이런 일을 내가 한번 바꿔보겠다. 좀 더 잘하겠다. 뭐 유튜브를 안 보겠다. 내일은 술을 안 먹겠다. 이렇게 내일 이렇게 개선할 사항을 한 줄 적는 거예요. За 3 дугаар игнэнд нь би юу бичих вэ гэхээр маргааш өөрийнхөө сайжруулна гэж бодсон зүйлээ бичих хэрэгтэй гин. За би маргааш өнөөдрөөсөө илүү сайн байна. Би маргааш YouTube-д илүү YouTube үзэж илүү дэмий цагаа өрөхгүй шүү. За маргаашгүй болоод би ерөөсөө арх уухгүй шүү гэдэг юм уу. Ингээд өөрийгөө сайжруулна гэсэн зүйлээ 3 дугаар мөрөндөө бичнэ гин. 네. 그래서 그러니까 노트가 있으면 오른쪽 페이지에 이렇게 쭉 날짜 적고 3줄 간단하게 그냥 한 3줄 정도에서 매일매일 적어가는 게 중요해요. 그렇게 매일매일 한번 적어보세요. За тэгэл ингээд нөө баруун талд нэг юм жижигхэн юм дээр өдөр болго ингээ 3хан мөр ингээ бичих чинь хин ч амар штэ тий. Тэгээ гол нь энийг өдөр бүр бичих ёстой гин. 네. 그리고요. 왼쪽에는 비어 있잖아요. 오른쪽에 적었으니까 노트 왼쪽이 비어 있죠. За энэ нөгөө 3 мөрөө бичихтэй дэвтрийнхаа баруун хэсэгт нь бичиж шүү гинэ. За баруун хэсэгт нь ингээд бичихсэн юм чинь зүүн талд нь хоосон байгаа штэ тийм ээ. 예. 그러니까 왼쪽에는요. 뭘 적느냐 하면 내가 맨 첫 페이지에 적어놓은 나의 목표 있죠. 나의 목표를 한번 적어보는 거예요. Аха за тэгээд би нөгөө хамгийн ихэнд зорилгоо бичсэн штэ тий. Тэрийгэ болохоор яг тэр зүүн хэсэгт нь хамгийн ихэнд бичсэн зорилгоо бичнэ гэж байна. 여러분 자기가 목표를 세우고 그 목표가 이루어질 거라고 믿어지면 이루어집니다. За хүн альва зүйлийг нөгөө бодит мөрөөдөл биелэлээ болдог гэж нөгөө манай ерөнхийлөгч маань тэгдэж штэ тий. Пак англи ерөнхийлөгч маань тэгээд тэрэн шиг би өөрөө ингээд нөгөө мөрөөдөл зорилгоо ингээд тодорхойлсон байлаа гэхэд тэрэндээ би өөрөө итгэж байж тэр зорилго мөрөөдөл маань биелнэ. 그러니까 지금 내가 여러분께 얘기하는 게 여러분들이 따라하는 게 어려운 게 아니잖아요. За миний одоо та бүхэнд ингээд санал болгоод ингээрэ гэж байгаа зүйл ингээд та бүхэн дагаж хийхэд тийм хэцүү зүйл биш байгаа зү. Амархан байгаа зү. 나는 내년 몇 월 며칠까지 다이아몬드 마스터가 되겠다. 이렇게 적고 내가 목표를 세우고 내가 다이아몬드가 마스터가 될 거라고 믿는 거, 그 믿음, 이루어질 거라고 믿어지는 것, 그게 어려운 일이 아니라는 거죠. За би тэгээд нөгөө одоо тэдэн оны тэдэн сар гэхэд би Diamond Master болно гэсэн зорилго биччихлээ гэж бодъё. Тэгээд тэрэндээ би үнэхээр болно гэд ингээд итгэх тийм хэцүү зүйл биш штэ тий. Итгэж болно штэ хүн тий тэр зорилго мөрөөдөлтөө. 네. 그래서 그걸 내가 목표를 세우고 이루어질 거라고 믿는데 가끔 내가 내 목표를 잊어버리죠. 까먹어요. 그죠? За би хаяа болоод ингээд нөгөө хүн зорилго мөрөөдлөөсөө ингээд мартчих тохиолдол бас байдаг штэ тийм ээ. 그러니까 내가 목표를 세우고 내가 세운 목표를 내가 잊어버리면 안 이루어져요. За би өөрийнхөө нөгөө мөрөөдөл зорилгыг мартчих юм бол мэдээж тэр чинь биелэхгүй штэ тийм ээ. 그러니까 그걸 안 잊어먹으면 이루어지는데 그걸 잊어먹어서 안 이루어지는 거예요. За уг нь бол тэрэндээ ингээд яг итгээд нөгөө тэрийг байнга санджих юм бол ингээд юу биелэх ёстой байтал мартчих юм бол мэдээж итгэхгүй юу байхгүй биелэгдэхгүй. 그래서 내가 로얄 리더스 클럽에 들어가겠다라고 목표를 세웠는데 언제까지 들어가겠다라고 목표를 세웠는데 내가 그걸 잊어버렸어. 한참 동안. 그러면 그 목표는 달성되지 않아요. За би нөгөө тэдэн сарын тэдэн гэхэд ингээл би Royal Leaders Club-д орно гэж ингээл зорилго тавьсан байдаг те. Тэгээ тэрийг ингээл нэг ганц удаа ч юм уу ингээл биччихэл мартчих юм бол гинт нөгөө хугацаа чинь болцсон байдаг. Би тэр зорилго маань бас биелэхгүй мартчих юм бол тэгэл нөгөөхөө бас биелэхгүй тэгэл хэцүү болчих штэ тийм ээ. 그러니까 안 잊어먹으려면 내가 그 옆에 페이지에다가 내 목표를 적어보는 거예요. Тийм. Тэгээд би тэр мөрөөдлөд мартахгүй тулд биелүүлэхийн тулд тэр зүүн талдаа би тэр өдөр болгон зорилгоо бичиж явнаа гэдэг амаа гин. 그 목표를 적을 때 그 목표가 이루어질 거라고 확신을 하면서 한번 적어보라는 거예요. Тэгээд би энэ өөртөө ингээд яг тэр зорилгоо бичих болгондоо би ингээд өөртөө итгэл төрөөд тэрийг ингээд за зоригтойгоор өөрөө бичих хэрэгтэй гин.
그렇게 그걸 적으면 그게 이루어졌을 때 내 기분이 어때요? 기분이 좋겠죠? 그러면 Mhm. 그걸 적을 때 내 기분이 좋아져야 돼요. Mhm. За тэгээд би мэдээж ингээд нөгөө миний хүн ч гэсэн ингээд нөгөө зориг мөрөөдөл маань биелсэн хүн мэдээж баярлдаг штэ тий. Яг тэр нөгөө нэг баярлж байгаа ингээд тийм нөгөө бодит ингээд мөрөөдөл төсөөллөө ингээд бодоод тэрийг ингээд бичих хэрэгтэй гэн. 그러니까 여러분들이 부자가 된다. 나는 부자가 되고 싶다. 이거는 목표가 안 돼요. 내가 부자가 되고 싶으면 애터미를 통해서 언제까지 내가 어떤 직급을 달성하고 어떤 돈을 벌겠다라고 매일매일 적으면서 이 목표가 이루어질 거라고 생각하고 그 기분이 좋아지는 느낌을 가지면 여러분들은 그 목표를 달성할 수 있는 거예요. За би ингээд нөгөө ямар нэгэн ингээд зориг мөрөөдөл бичихтэй түрүү нөгөө хэмжигдэхүйц байх хэрэгтэй гэж тэгжсэн те тэрэн шиг ингээд би зүгээр баян болно гэж ингээд биччих юм бол баян гэж яг ямар ойлголт юм те ямар хэмжээтэй мөнгийг ямар баян гэдэг байгаа хүн болгоны ингээд хэмжээ өөр те тэгэхээр би өөрийгөө хідэн төгрөгийн орлого болоод ямар цолонд хүрвэл би өөрийгөө баян гэж тооцохын зорилгоо биелүүлсэн гэж тооцохын тэрийг ингээд яг тодорхой болгоод би тэдэн сарын тэдэн гэхэд тийм цолонд хүрсэн байна. Сар тэдэн сая төгрөг олдог болсон байна. Ингээд хэмжигдэхүйц биччихээд тэгээ яг тэрийг ингээд бүр ингээд авчихсан юм шиг тий. Хүн мэдээж ингээд зорилго биелсэн үед баярлдаг шиг яг бүр ингээд нөө зорилгоо бичих болгондоо бүр ингээд өөрөө авч байгаагаар төсөөлөөд тэр зорилгоо бүр бичих ёстой гэнэ. 그러니까 성공한 사람들에게 물어보면 다 지금 내가 여러분들한테 얘기해 주는 것처럼 다 똑같은 얘기를 해요. За амжилтанд хүрсэн хүмүүсээс яаж амжилтанд хүрсэн бэ гэж асуух юм бол яг өнөөдөр миний ярьжсэн шиг зүйлийг та бүхэнд хэлнэ гэнэ. 그런데 이 얘기를 듣고 있는 여러분들은 지금 아마 안 믿어지실 거예요. За тэгтэл энэ яриаг би ингээд өнөөдөр та бүхэнд ингээд ярьж өгж байхад зарим нь мэдээж ингээд энэ ярианд нэг итгэхгүй байх тохиолдол бас гарч болно. 그러니까 목표를 정하고 그 목표를 내가 잊어버리지 않게 머릿속에 항상 생각하고 혹시 잊어버릴지 모르니까 한번 써보고 이걸 반복하면 여러분들이 그 목표를 이루어 수 있다는 겁니다. 그게 믿어지면 이루어지고 그럴 리가 없어 그러면 안 이루어지는 거예요. За тэгээ би түрүүн хэлсэнчлэн яг нөгөө би ингээд нэг зориг тавьсан бол тэрийг ингээд мартахгүй тул бичих ёстой. Тэгээд зорилгоо ингээд өөртөө байнга ингээд тавтамжтайгаар сануулад авах юм бол тэр зориг маань биелнэ. Тэгээд тэрэндээ гол нь өөрөө тэр биелнэ гэдэгт итгэх хэрэгтэй. 이게 어려워서 못할 일인가요? За энийг ингээд үнэхээр ингээд бичгэд хэцүү ингээд биелэгдэшгүй даалгавар шиг байна уугүй үсттэй гинэ. 여러분 다 할 수 있지 않아요? Тийм та бүхэн бүгдээрээ хийж чадна үсттэй. 그런데 여러분들이 안 하는 이유는 안 믿어져서 안 하는 거예요. Тэгээд ингээд яг ингээд сонсож байгаа мөчүүд ингээд нэг амархан хийж чаднаа гэж байгаа хэрнээ та бүхний бичихгүй байгаа шалтгаан нь яг боддоор итгэхгүй байна л гэсэн үг байхгүй юу? 그러니까 저는 이 애터미를 하기 전부터도 이런 생각을 했지만 애터미를 하면서 내가 목표를 정하고 이루어진 게 훨씬 더 많아요. За ингээд нөгөө атомын ингээд бизнес хийхээс өмнө бол би ингээд нөгөө биелээгүй юм бол бас нэлээд байгаа. Атомыг хийдэг болсноос хойш бол би ингээд бичсэн зорилгоудаа бол ингээд нэгэнгүй ингээд бичээд исэн. Тэр болгон маань биелсэн нь ихээ гэнэ. 그리고 저와 함께 애터미를 한 사람 중에서 지금 이렇게 목표를 세우고 이루어질 거라고 계속해서 얘기하는 사람들은 다 성공했어요. За надтай хамтарч энэ атомын бизнесийг ингээд хийж исэн хүн донд яг намайг ингээд миний зөвлснөөр ингээд нөгөө зорилгоо бичээд ингээд яг нөгөө хүндээ ингээд итгээд явсан хүмүүс олол бүгдээрээ ингээд амжилтанд хүрсэн байгаа даа. 네. 그래서 여러분들이 한번 이게 뭐 엄청난 돈이 들어가는 것도 아니고 엄청나게 어려운 일도 아니잖아요. 목표를 정하고 세부 목표를 정하고 그 목표를 한번 외우고 안 외워지면 한번 써보고 보고 써도 돼요. 그거를 한번 해보는 게 그렇게 힘든 게 아니잖아요. За ингэж нөгөө миний ингээд би сая ингээд та бүхэнд өгсөн нөгөө 3 ширхэг ингээд 3 мөр ингээд бичих те тэр зорилгоо урталт нь бичих хүн надаас ерөөсөө ингээд их цаг хугацаа шаардахгүй мөнгө төгрөг шаардахгүй маш хялбархан байгаа зү те.
네. 그래서 여러분들이 큰 목표, 작은 목표를 정하고 그 큰 목표를 이루기 위해서 하나씩 목표를 달성해 나가면 그 큰 목표가 어느 날 이루어져 있는 겁니다. За хүн болгонд том зорилго гэж бий. Том зорилгоогоо дагаад жижиг зорилтууд байгаа тийм ээ. Тэгэхээр тэр том зорилгоо биелүүлэхийн тулд жижиг нөгөө жижигэлж хийсэн энэнийг том зорилгоо биелүүлэхийн тулд ингээд жижиг ингээд нөө детальчилж гаргасан зорилтуудаа би сайн биелүүлж явах нь чухлаа. 그래서 그럼 노트를 하나 사서 지금 얘가 얘기한 대로 한번 적어보고 매일매일 내가 뭘 잘했고 뭘 좀 잘못했고 내일은 내가 이런 걸 한번 바꿔보겠다. 이런 도전을 한번 해보겠다. 이걸 매일매일 한 3줄 정도 적어보는 거예요. За тэгээ та бүхэн маань түрүүний хэлсэнчлэн өөртөө яг зориулж нэг гоё дэвтэр аваад тий яг өөртөө ингээ гаргаад цаг зарцуулаад ингээ өдөр болгон энэ багахан цагийг зарцуулаад энэ датлаа бий болгоорой. 네. 자, 그리고 이제 몽골에서 애터미가 잘 되는데 잘 되고 있어요. 물건도 잘 팔리고 다 좋아요. 그런데 정말 제대로 성공한 성공자가 많이 나오지 않아요. За тэгээ Монголд бол ингээ атомыг ингээ айгүй бизнес маань айгүй сайн явж байгаа ингээ нийт массаар нь харах юм бол тэгээ бүтээгдэхүүн маань ч гэсэн маш сайн зарагддаг. Гэтэл яг боддороо нөгөө яг ингээ амжилтанд хүрсэн хүмүүс байна уу гэхээр бас тийм ч их сайн биш байгаа даа. 몽골 법인이 오픈하고요. 처음에는 정말 빨리 성장했어요. За Монголд нөгөө атомыг компани үүсгэн байгуулагдаад эхэндээ бол маш хурдтай амжилтанд хүрсэн. 예, 그래서 다른 법인보다 훨씬 더 매출도 많이 일어나고 성공자도 많이 나왔어요. За тэгээд нөгөө борлуулалт маань ч өсөөд нөгөө маш олон цалтангууд ч ихсэн айгүй хурдтай гарч исэн. 그리고 회원가입도 많이 늘어났어요. За гишүүн бүртгэл маань ч ихсэн амар их нэмэгдэжсэн. 그런데 더 이상 성장을 안 해요. За тэгээд тэрнээс илүү ингээд сайн ингээд яг бас илүү хөгжихгүй байгаад байна. Нэг жоохон зогсон байгаад байна. 그래서 지금 몽골 리더와 한국 리더들은 매주 만나서 어떤 부분 때문에 몽골에서 애터미 사업이 더 성장하지 않는가에 대해서 여러분들이 토론을 하셔야 돼요. За тэгэхээр яг ингээд нэг 7 хоног болгон ингээд нөгөө Монгол лидерүүд маань Солонгос спонсоруудтайгаа ингээд ярилцаад ямар шалтгаанаар ингээд нөгөө яг ингээд зогсон байдалтай болчиход байгаа. Цаашид энэ гацаанаас яаж гарах вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй. 그러니까 여러분들이 그 문제를 찾아내서 나한테 가져오면 내가 해결책을 찾아줄 수가 있는데 문제가 뭔지를 모르니까 내가 해결을 해줄 수가 없는 거예요. За та бүхэн маань ингээд ямар нэгэн асуудал ингээд юу болохгүй юм байгаад байгаа бол тэрийгэ ийм байгаад байна, ийм шалтгаан байгаад байна гэдгээ надад хэлжээж би мэдчихээж цаашид ингээд яаж гарах вэ, энийг яаж шийдэх вэ гэж ингээд гарц гаргалгааг нь олох байтал хинэн ч надаа ийм болоод байна, ингэмээр байна гэж ерөөсөө ингээд хэлэхгүй байгаа даа гин. 네, 그래서 이제 여러분들에게 내가 숙제를 내고 여러분들은 내가 얘기한 것을 한번 함께 따라 해보면 좋겠어요. За тэгэхээр би та бүхэнд ингээд ямар нэгэн даалгавар өгөөд та бүхэн маань тэрийг биелүүлээд ингээд хамтдаа дагаад явбал сайн байна гин. 네, 그래서 각 리더들은 정말 자기 목표부터 다시 한번 다 제대로 적어봤으면 좋겠어요. За хамгийн нэгдүгüүрт нь ингээд нөгөө энд байгаа лидерүүд маань та бүхэн зорилгоо эхнээс нь бичээд эхлэх хэрэгтэй юм гинэ. Бүр эхнээс нь бичээд гинэ. 네, 그리고 지금 애터미 제품을 좋아하는 사람도 많고 물건도 잘 팔린다고 얘기를 해요. За нөгөө атомигийн бүтээгдэхүүн дуртай хүмүүс байна. Тэгээд нөгөө бүтээгдэхүүн бол сайн борлуулагдаад байна гэж тэгээд байгаа. 네, 그러면 여러분들이 판매한 사람들을 모두, 그러니까 고객 한 명 한 명의 고객 관리 카드를 만들었으면 좋겠어요. За тэгээд та бүхэн яг ингээд нөгөө худалдаж авдаг ингээд хүмүүстэйгээ ингээд тус нь яг ингээд нэг карт шиг юм ингээд одоо анкет шиг ингээд юм ингээд гаргахчул зүгээр байна. карт шиг юм. 몽골은 지금 100만 갑 그 노트 지금 몽골어로 된 거 나와요? 아직은 없습니다. 한국어로 돼 있어요. 자, 한국어로 된 거를 가지고 몽골 사람들에게 설명을 해주고 한글 쉽잖아요. 그냥 하루만 하면 다 읽을 줄 아니까 그걸 갖고
고객 관리 카드를 다 만드세요. Аха за тэгээд нөгөө Pegman Gap гэдэг нөгөө 100 хүнтэй уулзах аяны хүрээнд нэг тийм ном гаргасан байгаа даа Солонгос. Тэгээ тэр маань ингээд зарим нөгөө нэг юу лидерүүдээс спонсоруудаа бас зарим хүмүүс авсан байгаа даахаа. Тэрийгэ бүгдээрээ яг ингээд нэг яг тэр бичснийхэн дагуу нэг бөглөх хэрэгтэй байна. 네, 그러니까 몽골의 리더분들은 전부 다 고객 관리 카드를 만들고 파트너들도 다 만들어라고 얘기를 해주세요. За партнеруудаа ч гэсэн энийг бөглөөрөө гэд ингээд хэлэх хэрэгтэй байна. 네, 그래서 여러분들이 그 카드를 보면서 누구에게 연락해서 물건을 전달해야 되겠다. 누구에게 연락해서 물건을 사라고 해줘야 되겠다. 이거를 여러분들이 그 카드를 가지고 조금 더 계획적으로 사업을 했으면 좋겠어요. За тэгээд тэр нөгөө нэг юу тэр дэвтэр дээр чинь болохоор ингээд яг нөгөө айгуу тийм гоё системтэйгээр ингээд нөгөө багаа хөгжүүлэх ингээд дадлууд байгаад байгаа байхгүй юу. За тэгээ хэрэглэгч гишүүн болвол энэ гишүүндээ ингээд юу хэрэгэлдэг билээ. За тэгвэл нөгөө одоо энэ бүтээгдэхүүнийг ингээд дахиад санал болгох нь байна. За гүү болвол ингээд нөгөө бизнес гишүүн нэмэлт орлого байдлаар хийх гэдэг ингээд бизнес гишүүн болвол за тэр маань одоо яг ямар төвшөнд явж байгаа энэ хүндээ ингээд дахиад цаашдын шатанд нь юу санал болгох вэ гэдгээ ингээд яг тийм гарын ингээд нөгөө авлах шиг юмтай байж ээж бид нэр ингээд цаашид системтэйгээр явнаа гин. 네. 그렇게 해서 조금 더 계획적으로 애트미 제품을 전달을 하고 관리를 하면서 사업을 진행하는 게 좋겠습니다. За тэгээд ингээд ямар нэг захиалга орж ирэхийг хүлээх биш ингээд нөгөө төлөвлөгөөтэйгээр энэ бизнесээ хийвэл илүү сайн байна гин. 네. 그리고 그 관리 카드를 본인만 하는 게 아니라 본인의 파트너들도 잘 작성할 수 있게 확인하고 함께 작성하고 또 이렇게 계획을 세워주는 그런 일을 같이 할 수 있어야 돼요. За тэгээд би ингээд өөрөө ганцхан нөгөө 100 хүнтэй уулзах энийхээ номыг бүглэх биш партнерууд маань бүглэж чадчихээн үү. За тэгээд нөгөө бүглсэн юмн дээр нь би цаашаад ингээд нөгөө энэ дээрээ ингүүл зүгээрээ тэгүүл зүгээрээ гэсэн зөвлөгөөгөө партнертайгаа ингээд ярилцаад төлөвлөгөөгөө гаргуул зүгээр наа. 네. 그래서 여러분들이 제품을 전달을 그러니까 내가 제품 전달 그러니까 판매만 계속하면 애트미는 아무리 팔아도 판매만 해서는 애트미에서 성공할 수 없어요. За ингээ атоми болоод зөвхөн борлуулдаг бизнес биш ээ гэж зөндөө хэлж байгаа тий. Зөвхөн өөрөө ингээл нэг ганцаархнаа борлуулад болвол нэг амжилтанд хүрэхгүй. 그래서 여러분들이 판매를 통해서 나 대신 이 제품을 판매할 사람을 찾아서 교육을 시키는 활동을 지금보다 좀 더 적극적으로 해야 될 것 같아요. За тэгээд би ингээд нөгөө өөрөө ингээд нөгөө их спонсороосоо мэдээлэл аваад ингээд нөгөө зарж борлуулж эхэлсэн шиг яг над шиг ингээд нөгөө нэг ингээд үе шаттайгаар тэр атомигийн бүтээгдэхүүнүүдийг ингээд бусдад санал болгоод ингээд борлуулж чадах тийм хүмүүсээ ингээд хайгаад сургах хэрэгтэй, сургалт өгөх хэрэгтэй. 네, 그래서 오늘 우리 몽골 팀들이 지금까지 잘 해가 왔는데 최근에 팀별로 이렇게 성장하는 모습을 이렇게 정말 크게 성장하는 그런 팀이 나오지 않는다는 것에 대해서 제가 좀 안타까워요. За ингээд манай ингээд партнерууд маань Монгол баг маань ингээд лайн болгоноороо уг нь бол ингээд маш сайн хичээж ирж байгаа. Тэгтээ ингээд яг ингээд бүр нэг юм гоё том ахицтай ингээд нөгөө тийм баг маань ингээд харагдахгүй байгаа учраас надад бас жоохон харамсалтай байгаад байна. 네, 그래서 지금도 애트미 제품을 쓰는 사람들만 애트미를 알고 있지 아직 애트미를 모르는 몽골 사람들이 굉장히 많다는 거예요. За тэгээ одоогоор болол ингээ атомигийн бүтээгдэхүүн хэрэгжилж үзсэн хүмүүс маань ингээ цаашид хэрэглээд ингээ хэрэглэгчээр байгаад байгаа. Тэрүүхэн хэсэгтэй л ингээ мэдээд байгаа. Цаашид бол атомигийн бүтээгдэхүүнийг ингээ танилцуулах, мэдүүлэх хүмүүс бол цаана зүүндөө байгаа гинэ. 네, 그래서 여러분들이 다시 한번 여러분 갖고 있는 명단을 작성해서 스폰서하고 상담을 하고 스폰서들은 그 명단을 보고 어떻게 제품 전달을 하고 이 줌 미팅에 초대를 할 수 있을지에 대해서 센터 미팅을 통해서 그런 부분들을 조금 지금보다 더 활동적으로 일을 했으면 좋겠습니다.
За тэгээд ингээд яг ингээ одоо цаашид ингээд яг нөгөө нэрсийн жагсаалтаа гаргаад гэсэн тий сая нэрсийн жагсаалтаа гаргаад цаашид ингээд яг гоё ингээд үйл хөдлөлөө ингээд илүү сайн эрчимтэй хийвэл зүгээр байна. 네. 그리고 지금 보면 애터미가 정말 이렇게 몽골에서 굉장히 부유층, 좀 상류층에도 애터미가 많이 전달된 것은 사실이에요. За ингээд буюу чон 그러니까 고소득층, кусук 수입이 많은 аа 부자. За ингээд атоми болоод ингээд уг нь бодоод Монголд айгүй сайн борлуулагдчихж байгаа л гэдэг ч шиг байна. 네. 그러니까 그런데 아직도 우리가 그런 좀 소득이 많은 사람들, 부자라고 하는 사람들에게 애터미를 전달하는 속도가 아직 좀 부족한 것 같아요. За тэгээд яг ингээд нөгөө юу яхад ингээд нэг нөгөө хэлэхэд яг атомигийн бизнесийг ер нь болоод ингээд нөгөө жоохон боломжийн ингээд амьдралтай тийм нөгөө мөнгөтэй хүмүүст ингээд санал болгоод бас илүү үр дүнтэй гэдэг чинь. 네, 그래서 여러분들이 그런 좀 하이엔드라 그러죠. 그러니까 그런 부자들과 교류를 넓히면서 그 사람들에게 애터미를 전달하면 이제 여러분들은 몽골에서만 사업을 하는 게 아니라 글로벌로 여러분들 사업의 범위를 넓힐 수 있어요. За ер нь болоод ингээд боломжийн амьдралтай ингээд мөнгөтэй хүмүүст ингээд атоми бизнесээ санал болгосноор та бүхний бизнес ингээд илүү өргөжөж тэлэх боломжтой. Тэгээд цаашид бол ингээд нөгөө гадаадд байгаа багаа тэлэх боломжтой гэдэг чинь. 네. 네, 그래서 이제 여러분들이 지금 또 잘하고 있지만 좀 좋은 파트너, 사업 파트너를 좀 더 많이 이렇게 만들어서 또 지방으로도 또 글로벌로도 나가서 진출할 수 있는 그런 사업자가 되었으면 좋겠어요. За тэгэхээр одоо нөгөө одоо болтол ингээд хэдий хичээж ирсэн ч гэсэн ингээд цаашид хурдцтайгаар ингээд нөгөө орон нутг руу ч гэсэн гадаад руу ч гэсэн бага тэлсэн ийм лидер болвол сайн байна. 네. 예, 그래서 몽골 아까 이제 몽골에 사업할 때 우리가 방문 판매하는 것처럼 이렇게 판매를 하잖아요. 그러니까 직접 맨투맨으로 만나서 판매를 하는데 이 판매를 좀 더 효율적으로 할 수 있는 방법을 여러분들이 센터별로 미팅을 통해서 좀 방법을 찾았으면 좋겠어요. За бидэд ингээд нөгөө хүмүүст ингээд нөгөө бараанууд аваач чи ингээд танилцуулаад ингээд нөгөө зардаг бас ингээд нөгөө нэг бас арга байдаг штэ. Тэрийгээ бас ингээд илүү үр дүнтэй хийвэл бас сайн байна. 네. 그래서 우리가 그냥 쉬운 사람들부터 먼저 전달을 하지만 이제 명단을 보면서 조금 더 적극적으로 여러분들이 애터미 사업을 진행해 나간다면 지금보다 더 많은 매출을 올리고 더 많은 사람을 함께 할 수 있도록 만들 수 있을 것 같습니다. За бид нэр өөрсдөө ингээд яг нөгөө ингээд амархан санал болгож чадах те миний үгийг сонсч чадах одоо нөгөө арай хялбархан гэж ботсон хүмүүстэй ингээд ихэвчлэн нөгөө атоми бизнесээ танилцуулдаг штэ. Тэгээд одоо болвол дараагийн шатанд те тэр нөгөө нэрсийн жагсаалтаа гаргаад аль хүнд илүү нөгөө нэг санал болгох зүгээр вэ гэсэн тийм одоо нөгөө оновчтой тийм юугаа 네. бага 그리고 хэлүүлдэг. 예, 우리 리더분들이 우리 팀에는 한국어 통역을 할 수 있는 사람들이 많이 있어서 그래도 정보 전달이 잘 되는 것 같습니다. За манайхаа ямар ч байсан азтай нөгөө солонгос хэл мэддэг хүн манай багуудад амар их байгаад байгаа. Тэгэхээр ингээд яг нөгөө мэдээлэл маань болол харин хүмүүст хангалттай хүрээд ах шиг байна. 그렇지만 또 밑에 파트너들 입장에서는 되게 답답하게 느껴지는 부분도 있으니까요. 여러분들 리더분들은 이렇게 한국어가 되는 리더분들은 파트너들하고 좀 더 가깝게 그 사람들의 어려움을 잘 파악을 해서 문제를 해결해 줄 수 있도록 지금보다 더 노력을 해야 될 것 같습니다.
За тэгээд уг нь нөгөө солонгос хэл мэддэг партнерууд нь байгаа. Гэхдээ ингээд нөгөө доор ингээд яг нөгөө ингээ хэлэх зүйл байгаад идэг. Тэгсээр нэг нөө дээшээ хэлж чадахгүй байгаа тийм нэг жоохон ингээд дотор нь ингээд асуудал байгаад байгаа хүмүүсийнхээ асуудлыг нөгөө лидерүүд маань их солонгос хэлтэй хүмүүс маань сайн сонсож өгөөд дээдлийнхаа спонсоруудад холбох үүргээ сайн гүйцэтгэвэл зүгээр байна. Тэгээ энэ асуудлыг ингээд шийдчихвэл зүгээр байна гэгээд тэр хүмүүсийнхээ асуудлыг бас шийдэж өгөхөд бас хичээж өгөөрэй, анхаарч өгөөрэй гэдэг чинь. 네, 그래서 이제 또 몽골은 이렇게 추워지면 또 더 열심히 일하는 나라니까요. 이제 추워지기 시작했으니까 직급 계획도 세우고 해서 이렇게 올 연말에 더 큰 성과를 이루었으면 좋겠어요. За нөгөө цагаагаар хүүтрээд ирэхээр манайхан чинь амар нөгөө ажил нь идэвхжээд ирдэг хүмүүс байгаа монголчууд. Тэгэхээр одоо яг ингээд цаг үеийн ирж байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ ингээд цолныхоо төлөвлөгөөг гаргаад илүү том зорилгоо тавиад бүгдээрээ сайн хичээгээд ажиллаарай. 네. 그리고 내년 1월부터는요. 선거 프로모션이 변경이 됩니다. За 26 оны 1-р сараас эхлээд нөгөө цолны урамшуулал өөрчлөгдөж байгаа гэнэ. 그러니까 제품을 주는 게 아니라 세일즈 마스터가 되면 한국 돈으로 50만 원이니까 뭐 100만 투구르나 120만 투구르를 현찰로 지급을 할 거예요. 50만 원 тоож өгнө 거예요? 네. 제품 안 돼. За. Юу яадаг байсан? Одоо нөгөө промошн ингээд өөрчлөгдөж байгаа гэдэг чинь нөгөө цолонд ингээд нөгөө ажиллахад анх удаа цолонд гарч байгаа хүнд бүтээгдэхүүнээр ч юм уу нөгөө бас бэлэг өгдөг байсан шүү дээ. Анх удаа цолонд гарахад одоо нөгөө хемохим, фем энтер өгдөг байсан болол тэрний оронд 500 мянган вон өгөхөр болж байгаа шиг байна. Тэгэхээр тухайн мөнгө нь яг нөгөө тухайн улсынхаа ханшаар хэдэн төгрөг болох нь манайх дээр бол нэг 2.4 бодвол нэг сая гаруй төгрөг болох юм шиг байна те. Бүтээгдэхүүнээр биш бэлэн мөнгөөр өгдөг болж байгаа шүү гэн. 네, 팀장이 지금 100만 원 주고 있죠. 그죠? 지금 팀장이 투구르가 얼마예요? 프로모션 금액이? 243만 투구르게요. 몽골 투구르로. 그러면 거기에 한 120만 투구르 더 줘요. 자. 360만 투구르 정도 줄 거예요. За тэгээд нөгөө нэг сая вон ингээд нөгөө промошн дээр өгдөг байсан. Нөгөө ноутбук өгдөг байж байгаа оронд нь 2,440 мянган төгрөг даймонд болоход өгч байсан. Тэгэхээр одоо дахиад нөгөө промошн дээр сая 200 мянган вон юм уу? Ингээд дахиад промошн дээр нь бэлэн мөнгөөр өгөхөр болсон гэдэг чинь нэмж. 네, 그러니까 내년 1월부터 1월 달에 전부 세일즈 마스터 가고 다이아몬드 마스터 갈 수 있도록 전부 다 계획을 세우면 좋겠죠. За тэгэхээр бүгдээрээ ингээд нөгөө 26 оны 1 сараас эхлээд Sales Master, Diamond Master гэсэн цолнуудад ажиллаад илүү гоё байгааз тэгэхээр бүгдээрээ та бүхэн зорилго төлөвлөгөөгөө тавиарай гэдэг чинь. 네, 그래서 지금 이제 우리가 이렇게 지금 해피니스 센터도 많고 판타스틱 센터도 지금 많이 들어오고 있는데 이렇게 더 많은 사람들이 들어오고 또 더 많은 승급자가 이제 앞으로 나왔으면 좋겠습니다. За ингээд нөгөө багуудаас маань ингээд болол happiness center болол маш идэвхтэй лаг олуулаа гоё харагдчихээн тий. Тэгээ фантастик ингээд бусад багууд ч гэсэн ингээд илүү олон болоод ингээд орж ирвэл сайн байна гэх. 네, 그래서 잘 준비해서 내년에는 1월 1일부터 여러분들이 더 적극적으로 직급 도전을 할 수 있도록 그렇게 준비해 주면 좋겠습니다. За тэгээд хойтон 26 оны 1 сараас илүү ирч хүчтэйгээр тань бүгдээрээ гоё цалны төлөвлөгөө тавиад, зорилгоо тавиад тэрийгээ биелүүлвэл сайн байна. Тэгэж хүсье. 네, 감사합니다. 일단 마치겠습니다.